Валентины өдөр ганцаараа бол нэгээрээ. Сайн уу хайрт найз минь, чамд энэхүү захиа очих Валентины өдрийн мэнд хүргэе. Ганц би яваад чинийхээ шархалсан зүрхийг сэтрэх гэж энэхүү захиаг бичиж сууна гэж бити бодоорой. Харин ч эсэргээрээ шүү найз минь, чамайг өөрийгөө бусдаас дутуу мэдрэмж авч байх вэ? Эсвэл гуниглсандаа болоод энэ сайхан өдрийг дэлгэцний цаанаас холдолгүй өнгөрүүлэх вэ гэж имэн энэхүү захиаг бичиж сууна. Ямар ч шалтгаантай байсан энэ өдөр ганц би байгаа гэдг нь гонигтай байх чиний шалтгаан болохгүй гэдгийг бити мартаарай. Анх Валентины өдөр буюу 2 сарын 14 нь яг үнэндээ эртний Ромын үед 2 сарын 15-нд ургацын баяр хэмээн тэмдэглэдэг байсан нь Христийн шашин хүчээ авч байх үед гэгээн Валентины оролцоотой өнөөгийн Валентины өдөр хэмээх дэлхийд дахин тэмдэглэн өнгөрүүлдэг баярт өдрүүдийн нэг болжээ. Бидний нэршиж заншсанаар хосуудын өдөр заавал хостой байж баярлах ёстой гэсэн хууль байхгүй нацны хэрэг юм. Учир нь энэ өдөр ганц бидэнд хийж болох зүйл зөндөө байгаа шүү. Энэ л өдөр цаг гаргаад өөрийгөө жаахан эрхлүүлээрэй. Өөрөө өөртөөгөө болцооч бас сайхан санаа шүү. Өөр хин нэг нь ганц бие найзаа уруу татан кино үзэх, хоол идэх, тоглоом тоглож караоке орж дуулчих болно. Аль эсвэл гэртээ ирээд гэрээхэндээ гоё амттай хоол хийж хамтдаа идэж ярьж хөөрөх. Эсвэл арай л үнэтэй санагдаж байсан массаж гоо сайхан өсчөнд орсон ч болно. Энэ л өдөр найз минь хин нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр өөрөө өөрийгөө хайрлаж ирээдүйн амьдралдаа эерэг өөрчлөлт авчрах эхлэлийг тавиарай. Энэрийг яг л соронц шиг ажилтдаг. Муу зүйлс тохиолдоход ягаад ч юм араасаа азгүй зүйлс тохиолдож байгаа мэт санагддаг. Яг л үүнтэй адилаар эерэг зүйлс ч гэсэн эерэг тохиолдлуудыг татах нь ойлгомжтой болов уу? Тийм болохоор найз минь эерэг өөдрөг байх сонголтыг хийгээрэй. Итгэл танд хандагаас нь